Баруун аймагуудын аялал 4-р хэсэг. Манай аяллынхан түргэний хүрхрээнээс дараагийн очих газар болох Хяргас нуур руу хөдөллөө. Замдаа хоёр нуурыг холбосон 17 м гүн голыг Бервазаар гатлан гарах сонирхолтой. Бид явсаар зорьсон газараа ирлээ. Хяргас нуур нь Монголын хамгийн том нууруудын нэг. Далайн түвшнээс дээш 2067 м-ийн өндөрт байрладаг бөгөөд онгон цэвэр байгаль, амьдралын олон төрөл зүйлийг агуулсан өвөрмөц экосистемтэй юм. 2000 оноос хан хөхий Хяргас нуурын байгалийн цогцлборт газар болгон бүртгэж авчээ. Ойролцоогоор 3328 км² газар нутгийг хамардаг байна. Нуурын урт нь 75-аас 83 км, өргөн 31 км, гадаргын талбай 1406-аас 1481 км². Хамгийн гүн нь 80 м, зарим судалгаагаар 92 м гүнтэй. Эргийн хэсэгт цагаан хад, хэцүү хад гэж нэрлэгдэх үдсгэлэнтэй цагаан хад мэт чулуулаг бий. Байгалийн үзэмж сайтай цагаан хадны эрг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Нуурын эргэн тойронд усны шувууд, хар галуу, цахлай сүрэглэн цуглардаг. Тунгалаг устай Хяргас нууранд сэлэх үнэхээр сайхан. Халуун өдрүүд байсан учраас манай аялагчид өдөржин нууранд сэлж оройн загасжилсан юм. Усанд сэлсний дараа загас барих нь сэтгэлд тань мартагдашгүй дурсамж үлдээх болно. Бид хэсэг загасчлаад барьсан загсаа буцааж нууранд нь тавьсан. Алжааж ядарсан өдөр хоногуудын дараа байгаль дэлхийд тайтгарал болоход хамгийн тохиромжтой газар бол амралтын бааз юм. Цэнгэг агаар, нам гүн байдал, нуурын салхи, шувуудын жиргээ бүгд таны сэтгэлийг амраана. Гэр бүл найз нөхөдтэйгөө сайхан дурсамж бүтээх боломж энд бий. Хэрв та байгалийн гоо үсгэлэнг мэдрэх, амьдралын хэмнэлээс түр завсралахыг хүсвэл энэ аялал таныг хүлээж байна.